За баярлалаа. Сая Чимцэрэн даргын хариултаас үүсгэхэд энэ засгийн газар оруулаад ирсэн юмыг өмнөх хуулийн төслүүдийн өмнөх ажлын хэсгээр ажиллаж исэн юмнуудтайгаа холиод бараг буруу ойлгоод байна гэсэн юм агуулгатай мэлчлээ шүү дээ. Хамгийн сүүлд. Та нар энэний ойлголтыг ялгааг нь гаргаж ойлгож байгаа мó? Өмнө чинь 400 сая хүртэлх орлоготой байвал Шинзланд явж ирсэн туршлага гээд авчид 1% татвар бараг нийт орж ирсэн худалдаа авсан орлогын 90% нь хасалт хийн энэ төр гээд ерөөсөө өөрөө үндсэн нөөтийнхээ бүртгэлийнхээ системийг үгүйсгэсэн ийм хуулийн заалт явж ирсэн. Харин назар тэр нь өөрчлөгдөж харин зөв болж орж ирж байгаа. Энийг бол бид нар бол дэмжих ёстой гэж ингэж бодож байгаа. Тэгээ саяны асуултан дээр хариултан дээр ярьж штэ. 400 сая төгрөгнөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн борлуулалт нь нийтдээ 80.5 их 80 төгрөг байд юм байна. 400 саяас бага борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд тэр одоо 80.5 их 80-ийнхаа 2.2 их 80-ыг нь жижиг одоо 400 саяын босхоос чөлөөлөгдөд байгаа аж ахуйн нэгжүүд дээр ноогддсон байна гэдээ аваад үзэхээр зэрэг 80 чинь 2.2 ихээр ч асар бага хөв байна шүү дээ. Нэгдүгээрт. Хоёрдугаарт өмнөх нөөтийн хуулиар 10 сая байжийг 50 сая болгочихсон байхад нэг нь том аж ахуйн нэгжүүдтэйгээ нөөтийн харилцаанд орцсон аж ахуйн нэгжүүд буцаад нөөтөөсөө гардаггүй байхгүй да. Нөөц суудхан төлөвлөгчийн үүргээсээ гардаггүй. Сая та нарын яриад байгаа энэ том аж ахуйн нэгжүүд жижигүүдтэйгээ харьцаа байчнаа гэдэг чинь энэ дээр байхгүй болчихно. Том аж ахуйн нэгжүүдтэйгээ харьцаагаа хадгалахын тулд нөгөөдөл сайн дураараа нөөц суудхан төлөвлөгчийн үүргээг гүйцэтгээд харьцаандаа ороо яваад идэг. Өмнөх 15 оны хууль чинь яг тийм кейс нь байгаад байгаа байхгүй да. Тэгээ өнөөдрийн энэ юг хараад байхад зэрэг том аж ахуйн нэгжүүдийн дуу хоолой айгүй өндөр. Том аж ахуйн нэгжүүдийн эрх ашигыг айгүй хамгаалдаг. Бойс гаргаж байгаа чадвартай аж ахуйн нэгжүүд нь айгүй том аж ахуйн нэгжүүд байдаг. Нөгөө нэг дугуй засвар, нөгөө нэг цайны газар ажиллаж байгаа хүмүүс нь дуу хоолойгоо гаргаж чаддаггүй. Энэс За болгон тэгш шүү.